цахилгаан болон хийн түвш хэрэгжилж байгаа айлуудад сар болгон нөхөн төлбөр олгоно гэд энэ үнийн дүнгууд нь байж байна л та. Тэгэд энэ их мөнгө яг хаанаас гарах юм бэ гэхээр 5 толгой түвшээс гарна гэд яриад байгаа. Энэ олон 100 тэрбум төгрөг өгөөд явах юм байна л та. Тэгэд хэдийн хугацаанд ер нь цаашд энэ ажил ер нь үргэлжлээд явах вэ гэдгийг мэдмээр байна. За энэ ажлыг одоо энэ хийн түвш цахилгаан халаагуур гэдэг энэ ажлуудыг яг зохиосон автор нь яг зохиогч нь яг хин юм бэ? Бүлгийн урал дээр бол бид нар гэж яриад байгаа. Энэ зохиосон олохгүй бол одоо бид нар өмнөх энэ хортой шахмал түвш 5 толгой түвш энэ хортой шахмал түвшээр маш олон хүний амь нас эрүүл мэнд хохирчод байгаа. Эзэн байхгүй байгаа. Хин хариуцж байгаа. Тэгэхээр бид нар яг анханасаа энэ ажлыг эзэнтэй явуулмаар байна. Яг зохиосон хүнийхээ бүлгийн урал дээр бол надад бид нар гэд яг тодорхой хин зохиосон нь бол мэддэхгүй хэлсэн. Хотын дарга Нямбатар зохиосон юм уу? Хин нэг эрдэмтэн зохиосон юм уу? Энэ хариуцсан хил залбарын дарга нар нь ийм санаа гаргасан юм уу? Энийг яг хин цаашаага хариуцаад одоо яг санааг нь гаргаад явах юм бэ гэдгийг яг тодорхой мэдмээр байна. Тодруулаад асуучнаа. Энэ дэлхийн жишгийг дагаад ингээд бид нар ийм хамтын санаа гаргасан гэд маш тодорхойгүй асуулт асууж байна л та, бид хариулж байна л та. Тэгэхээр бид нар одоо яг ямар халаагуур хэрэглэх нь тодорхойгүй байгаад байдаг. Тэгээд хийн түвш нь бас тодорхойгүй байгаад байдаг. Ямар нэг эрсдэл үүсэх юм бол дахиад цаашаага одоо нэг ч монгол хүний амь нас эрсдэхгүйгээр бид нар яаж энэ ажлыг үргэлжлүүлээд явах вэ гэдэг нь бас их өөрсөндөө одоо энэ хариулж байгаа хүмүүс та бүгд ч гэсэн анзаарж байгаа бах л та. Өөрсөндөө маш итгэлгүй нэг тиймэрхүү бөөрөнхийлсэн маягийн юм хариултууд хариулж байна. Эднэр тэгээд маш хангалтгүй байгаад байна. Одоо энийг яг зохиосон хүнийг одоо өмнө нь тэр тэн ч юм уу цахилгаан халаагуурыг яг туршаа